ChatGPT янз янзаар л ашиглаж байна. Саяхан өнөөдөр манай муур төрөөд тэгээ муурны тухай мэдээллүүд бас аюу их асуусан. Тэгээд тийчтэй энэ ерөн тэгэл аюу хөргөн яг өнөн зөв гоё мэдээллүүд өгөөдсөн ахгүй юу. Тэгэхээр ChatGPT яаж ажилтдаг вэ? Ээж бүхний юмны харалтыг олж хэлдэг вэ гэд асуусан чинь ийм хариулт гарч ирж байна. Тэгээ өрн бол тэгээд аюу юутай хариултууд үнэн зөв гоё хариултууд өгөөд идэв. Тэгсэн чинь иймэрхүү учир утгатай байсан юм байна. Тэгээд дараа нь би бас тэгээд хэдэн үнний магадaltaй вэ гэсэн чинь өрн бол 95-аас 99% үнний магадaltaй л байдаг гэж байна. Гэхдээ зарим зүйл дээр нөгөө нарийн шин сэдвтэй холбоотой асуултууд дээр болохоор 70-аас 90% байдаг гэж байна. Мэдээлэл байнгын өөрчлөгдөх зүйлс дээр бас өөр хувьтай гэд ерөнхийдөө л айгүй өндөр хувьтай хариулт юм байна. Тэгээд хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт юу вэ гэж сүүлийн үед амар хөөрхөн нөгөө нэг одоо бараг л найз шиг юм асуухаар бүгдийг гоё мэдээд тэгээ аюу гоё зөвлөгөө өгөөд би сая бас сайхан бас нөгөө нэг нүүрний нэг шин юутай болоод нэгэнтэй болоод би энэ дээр одоо мэдээлэл нь хадгалаад байгаахаа тэгээ тэрнийхээ талаар бас мэдээлэл авсан ч амар гоё дэлгэрэнгүй хэлж өгөөд бас нөгөө нэг шин коллега аваад тэгээ тэрнийхээ ингээд нэрийг оруулаад энэний зааврыг хэлээд өгөө чи ер нь яаж уух хэвтэй хөт усанд халуун усан дураа яаж уух хэвтэй гэсэн чинь бас амар гоё бүгдийг хариулаад дэлгэрэнгүй хариулаад өгсөн. Тэгсэн чи хүмүүсийн хамгийн их асуудаг асуултад заяа ийм хөөний өсөлт зарлага дээр яаж амжилтанд хүрэх вэ, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ, яаж өөртөө итгэлтэй болох вэ гэдэг хайр дурлалын харилцаа дээр тэр намайг хайрладаг болов яаж салахгүй байх вэ, хайртай хүний яаж ялах вэ, за мөнгө ажил карьер дээр болохоор яаж мөнгөтэй болох вэ, ажлаасаа гарах үгүй юу, бизнесээ яаж эхлүүлэх вэ гэд амар хөрх эрүүл мэнд дээр болохоор яаж турах вэ, яаж булчин нэмэх вэ, чиний асууж байсан шиг гэд хараад тэгэнгүүтээ миний асууж байсан асуултуудад бас хадгалцсан. Чи асууж байсан шиг бас иймэрхүү асуултууд гэд тэгвэл нийт сал яаж хийх вэ гэх техникийн имлогийн хон дээр ChatGPT яаж ажилтдаг вэ гэдэг яг наачигаас асуулт асуусаад имлогийн хон бидгийг ойлгох уу, яаж ChatGPT-тэй ашиглаж сурах вэ гэдэг амар хөрх яг иймэрхүү асуултад хэлбэг ирдэм байх гэх мэтлээ айгуу гоё. Тэгээд айгуу хөрхэн одоо тэгээд бас сүүлийн үед хүүхдүүдтэйгээ ингээд маргалдах заргалдах ер нь шаардлага болсон шүү дээ амар. За намайг тэдээж та ер нь тэгэл интернетээс сурсан болнэ л итгэхийн үнэмшгийн зарим юм чи худлаа яд нь штэ. Тэгэл эрүүл гэсэн болгоныг л танд яг бол баасыг тэгээд ингээд хийгээд идвэл эрүүл гиндэ гэсэн мэдээлэл авал та бараг хийндэ гэж авт. Тэгэнгүүт одоо болохоор өнөшгөл миний хэлж аваад итгэхгүй болж ChatGPT-гээс асуухгүй юу гэдээ аюу амар болсон. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ч нэг маргалдаад байхгүй тэгэл юм уу аль тэр мэдээлэлээ тэндээс тэр ChatGPT-гээс асуугаад мэдээдэгтэй гэл тэгэл өглөө бас муурны талаар өмнөдөө алуу сүүг авахгүй хэдэн цаг болохоор яа нэг гэж алуу мэдээтгэвч гэлээс нэрээ амар хөөрхөн тэгээд хүүхдүүд бас өөртөө ингээ бүр ашиглаж сурвал их зүгээр юм бүх мэдээллүүдийг бас өөртөө үнэн зөвөр нас олж авах юм байна. Гэтэ зарим тал дээр бас хамаг бас тууширч болохгүй бах тий. Бүх юм уу бас ингээд асуугаад тахаар битгүй заримдаа ч аимшигтай л эвгүй санагдахын заримдаа ч за ийм сайхан цаг үед амьдарч ингээд бүхэл мэдмээр байгаа бүх юм уу ингээд асуугаад мэдэх боломжтой гэж бодохоос гоё юм. За тиймэрхүү тэгээд энэ талаараас юу амар санагдав. Гоё асуулт ер нь зураг юу одоо жишээ нь нөгөө нэг миний юу ахгүй юу би нэг юм авсан. Түрүүний яриадс юм авсан айгу дажгүй юм билээ сүүлийн үед хүмүүс эмэгтэйчүүд айгу хэрэгжилж байгаа энэ мөрчлээ одоо энэ дээр ингээд бас айгу хөөрхөн ингээд биенийхээ одоо байгаа юмныхаа зургийг оруулаад тэгэл
энэ одоо яаж хэрэглэх, энийг яаж хэрэглэх ёстой вэ гэлэнгүүт энэ зүйтэй ингээд аюу хурх ингээд бүх юу энэ ингээд бас гой сайхан нэрэнтэй тэгээ коллагеныг ялгаруулалтыг нэмждэг энэ арсны нөхөн төлжилтийг дэмжиж коллагены ялгаруулалтыг дэмждэг гэдэг энийг харан ашиглаж үзэж байгаа. Айгу бас дэжгүй санагцсан. Хамгийн гол нь ариун цэврийн хувьд айгу сайн ариутгаж хэрэглэх ёстой юм бэлээ. Ер нь нэг цэвэрхэн байлгаж хүн амтантай солихгүй тэгэх ёстой юм бэлээ. Тэгэд энэ мэтчлийн ингээл байгаа юмныхаа зургийг оруулаад тэгэл энийг яаж хэрэглэх вэ? Яадаг гэдэг гэл нарийн бүх мэдээллүүдийн мэдчихэн гэхээр бас аюу гоё яац. Тэгээ одоо мэдгүй бүх юмныхаа мэдээллийг олоод авах юм гоё юм байна. Тэгээд ашиглахад бол бүр аюу амархан тэгэл зураг оруулчин бүрхэн зургнууд оруулаад асуучин камераараа дараад эсвэл тэгээд бүрхэн юмуд асуултаа бичээд оруулчин. Манай хүмүүс бол англиар бичээл, Нидерландаар англиар бичээл оруулаа асуугаал. Би болохоор дандаа монголоор бичиж асуугаал. Гэх мэтлэн гоё бүх юмыг мэдэх боломжтой болжээ. За тэгээ та нар манаас ашиглаад хэрэглээд гоё бас амьдралаа бас арай хэлбэр болгол амар юм байна. Хэлбэрчлээд амархан өчигдөр арай хүртэл тацсан махаар яаж амархан хэлбэр ураглаг кол хийх вэ гэсэн чаас айгүй хөөрхөн санаанууд өгсөн. Гэх мэтчлэн юун дээр ч ашиглаж болохоор байна да. За амжилт баярлаа. Одооний хүүхдүүд энэ ChatGPT-г үнэн утгаар нь ашиглаж байна. Манай хүүхэн хөөрхөн найзтайгаа авахгүйсэн хөөрхөн зургаа юм Google-тэй болгоод дараа нь хөөрхөн өнгөхгүй болгож ингэж принтлж зузаан цаасан дээр принтлж гаргаад тэгээ хөөрхөн гараараа зурж будаад амралтын дараа найзтай өгнө гинэ хөөрх юм.